Нэс энэ манайхаа ингээд сүүлдээ подкастын маань дараагийн дугаар орж байна. Сүүлд хийцээ орлоо. Сүүлд шинэ жилийн спешиал дугаар орсон. Ингээд манай 3 дугаар орж байна. Бид хэд амсын ёсоор амралтын дугаараа хийж байна. Яг амралтын дугаар яг хичээл орохоос өмнө хийж. Тий, амралтын дугаараа яг хичээл орохоос өмнө захин 7 өдрийн үеэр хийж байна. Харж байгаачлан өөр газар сууж байна. Тий. Тэгээд за юу вэ? Танд. Сэнсэр юу? Тайваа. Юу ч болдоггүй. Юу ч болоогүй юу? Юу ч болоог. Ер нь юу хийв амралтаараа? Stranger Things дуусгасан. Йоо. Би Stranger Things үзэж байгаагүй шүү. Үзээр. За. Өөр юу хийвдээ? Өөрт тэгэл хичээлээ гэл. Том болчихж байгаа амархаа болчихд юм шүү. Анги томорхоор ингээд амралтуудаараа амархаа болчихд юм. Улам бараг хийх юм хэсэд идэв болчихд юм байна. Бараг хичээлээр хичээл нь багаасан ч биш. Хичээл үеэр нэрээ жинхэнэсээ хичээл нь багч байсан юм шиг санагддаг. Санагдаад. Тэг яг нэг гоё юм айгу хурцж байгаа. Нойр аваад. Тэг. Хичээл биш. Би сургалтандаа яваал. Тэгээд хичээлүүдээ хийгээл Англи хэлний сургалтанд. Тийм, англи хэлний сургалтандаа яваад тэгээд энэ 7 өдрийн хагасны IELTS-ийн мок өгнө. Моко. Тийм. Мок нь. Мок тест гэдэг нөгөө нэг яг IELTS шиг одоо шалгалт, бэлтгэлийн шалгалт гэх юм уу? Тийм. Яг шууд авахгүй зүгээр л. Тийм, яг IELTS яг яаж явагддаг тэрүүгээр ингэж явагддаг шалгалт. Тэгээ би өстой мэдгүй байна. Гэтэ хай зүгээрээ. Тийм манайхаа. Өнөөдрийн дугаар дээр төвлөлтөр амсын ёсоор лоус дээр байгаа ярина. За. Лоус дээр гинч хайшаа чин гэсэн төвхтэй. За. Тий, дугаарын төгсгөл ярих уу? Тэгээд. За. Дугаарын ярих нь л ярьж чад тэгээд. Тий, төгсгөлд нь ярих байх. Өнөөдрийн дугаар дээр захиануудаас уншихгүйгээр бид яагаад энэ мэдрэмжүүдийг мэдэрдэг вэ гэдэг сэдвийн дор одоо бид нарт тохиолддог өсвөр насныхын тохиолддог юм асуудлуудын талаар ярина. Ганцаардал, anxiety anxiety гэсэн тоо санаанд. За манай үеийн хүүхдүүд дунд ганцаардлын асуудал бол маш их байдаг байх. Одоо яг өсвөр насны дээр явж байгаа хүүхдүүд бол айгүй их мэдэрч байгаа байх. Тийм нэг юм хүнтэй ганцаардал гэдэг ингээд нэг юм ганцаардах ганцаараа байх хоёр ингээд нэг шал өөр ойлголцтой. Ганцаардал гэхээр нэг юм мэдрэмж бол явчихж байгаа байхгүй юу? Тийм. Ганцаараа ихлээл зүгээр л ганцаараа ингээд байдаг. Ганцаардал гэхээр ингээд нэг юм хэдий хүмүүстэй байсан ч гэсэн яг нэг юм ганцаардсан мэдрэл байдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж. Тэр ганцаардсан мэдрэмж бас ингээд одоо л ярьж байгаа ш бүр ихний үеэс бас яригдчихсэн л байл. Тийм. Одоо бүр ихний үед одоо омгийн хүмүүс агац. Омгийн хүмүүс одоо омгоос салж авна шүү дээ. Нэг хүн тэмүүдэр ингээд тэр омгийн хүн ингээд нөгөө омгоос салж авчихлаар аюулын мэдэрдэг байхгүй. Аюулын мэдрэнгүүд тэгээд одоо нэг тохгүй орч үсээд тэрнээс болоод ганцаарч байгаа гэсэн мэдрэмж авч байгаа гэж судлаачид үздэг юм л. Тэгээд ганцаардл нь тэгээд нөгөө хит хит юмнаас шалтгаалаад шууд үүсч болно. Жишээ нь одоо том өөрчлөлт гарах. Одоо нүүх ч юм уу тий. Сургуулаас солих, орчноос солих. Тий. Тэгээд том өөрчлөлт гарангууд тэрнээсээ ингээд нөгөө одоо хүртэл дасан амьдрал байгааз. Тэрнээс ингээд өөр орчинд орчихлоор тэгээд ганцаардаад байт юм шиг байна. Тэр ганцаарч үзэр байхгүй. Тийм үү? Тэрнээс юу? Энэ ямар ч нэг ганцаардлыг мэдрэмж энэ төр авч байгаагүй. Гэртээ ганцаардахаар л ганцаардлаа. Тийм үү? Би бол ганцаараа байх амар гоё штэ. Ганцаараа байх амар гоё байдаг. Яг ингээд гоё өнгөрөөд чадвал дуртай юмудаа хийгээд ганцаардлын мэдрэмж болохоор бас хэцүү. Яг ингээд би бас нэлийн мэдэрсэн л дээ. Ингээд найзуудтайгаа байгаа хэрнээ, ангийнхантайгаа бас байгаа хэрнээ ингээд нэг юм ганцаардаад идэг. Ганцаардаад. Ашиг vibe нийлэх үгс. Үгүй. Тэр шал өөр нэг юм юу хөө тусгаалагдсан. Тийм. Олон найзтай ч гэсэн ингээ ганцаардсан мэдрэмжүүд бас байдаг. Тэгээд энэ бол тэгээд
угаасаа хүн болгонд л мэдрэгддэг мэдрэмж байх гэж бодож байна. Тэгвэл рүү чи ерөөс мэдэрч байгаагүй тэгж инээсээ. Би тэг хүн болсон ч мэдэрсэн л илүү. Мэдэрсэн одоо санахгүй байна нэрээ санахгүй. Тэ нөө одоо ганцаардл энтер ч одоо тэгээд муу одоо сэтгэл хөдлөл ч тийм. Ер нь муу тийм муу биш шүү дээ. Тархинд муу. Тархинд муу. Тийм би бас нэг юм сонсч ирсэн байна. Нэг подкаст нэр ганцаардл ер нь тархинд амар муу гэдэг. Тийм хүний насжилтанд нөлөөлдөг. Гэхдээ ингээд өөрийгөө хориод байвал шууд ингээд үрчлээс судаг ч илүү шууд тэгдэг гэсэн. Нэг юм хүн чинь нөгөөс нийгмийн амьтан болохоор ганцаардах мэдрэмжийг мэдэрснээр ингээд айгу яадаг гэсэн. Гэхдээ яг нөгөө талаас нь сайнаар нь харах юм бол ганцаардл гэдэг мэдрэмжийг мэдэрчиж чи илүү өөрийгөө ингэж таньж мэддэг татгшоогоо ингэж болж ингэж би ч нэрээ юу лээ гэж боддог. Зоригтой ганцаартаар. Ганцаардл гэхээр муу юм байсгүй. Тарин сайн зүйл байж болдог. Тийм юмуд ус байдаг. Тэгэхээр манайхан ганцаараа байх бол маш зөв зүйл. Зүгээр зүйл. Энэ бол байх ёстой зүйл. Зүгээр ашиглал зүйл. Тийм. Байх ёстой зүйл. Тэгээд хэрвээ ганцаараа байгаадаа ингээд жоохон готраад байгаа хүн найзууд маань сонсч ивэл it's okay. Энэ удаан өөрчлөхгүй шүү дээ. Тийм. Бүх юм л угаасаа дээрд нь гой цаг ирнэ гэдэг тэтгэхээрээ би өмнө дугаар дээр бас ярьсан шүү дээ. Нөгөө нэг найзуудасаа болсон гэд. Тэгсэн чинь тэгэхэд бол бас би бол амар их ганцаарсан л та. Тэгээ би яг нөгөө тэр ганцаарлын подкастыг сонсч байсан байхгүй. Тэгэл хэцүү байсан ч тэгээд болгүй юм билээ дээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэгээд бас амьдралын шаардлага гарна. Тийм ганцаараа байлаа гэд ингээд гутраа суугаад байх биш. Улам ингээд хоббигоо хийгээд бас нэг ганцаардах хүмүүс өөрийгөө буруутгах гэдэг шүү. Тийм. Яагаад өөрийгөө буруутгах гэдэг. Тийм. Өөр сонирхлын тийм бити өөрийгөө ганцаараа байгаадаа нэг буруутгаарай. Би бас айгүй буруутгадаг байсан. Гэтэ яг нэг юм өөрийгөө нэг юм загнаж зэмлэж биш яг нэг юм ойлгоод за би чинь ийм болохоро ингэж мэдрээд байгаа юм байна. За тэгвэл энийгээ засъя гэдэг ч юм уу. Тэгж ингэж өөртөө ингэж ярьж яахгүй бол ингээд хүчээр яагаад хахаар улам ингээд бас жоохон эвдэрдэг өөрийгөө. Тийм өөрийгөө юу нь бол тийм бүх юм зүгээр болно. Тэгээд ганцаараа байх хугацаанд улам боломжийг ашиглаад өөрийгөө хөгжүүлээд тэгээд дээрэс нь хэрвээ ингээд чиний эргэн тойрон ингээд чамаа ойлгодгүй юм ерөөс ингээд таарахгүй чи ерөөс ингээд таарахгүй байгаа юм шиг мэдрэмж ингээд аваад байвал хүрээлээс л энэ бол бас л зүгээр бас л байнгуугасаа тэр хүмүүстэй байна гэж байхгүй. Тэгээд чамайг ойлгох дэлхий дээр 8 тэрбум хүн байгаа зү. 8 тэрбум хүрсэн үү? Хүрсэн. 8 тэрбум хүн дундаас нэрээ чамтай адилхан төстэй чиний ингээд нэг нөгөө пазл шиг хүн байж л байгаа. Зөндөө байж л байгаа. Тэгэл сонирхлынхаа хүүхдүүдийг олоод хоббигоо хөгжүүлээд тийм өөрийгөө л жаргалтай байлгах зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байна. Тий. За дараагийнх дээр хэдүүлээ. Рутин болохоор зөв өдөр тутмын хийх зүйлс гэх юм. Тийм. За дэлээ рутины талаар ярьцгаая. Рутин бол тийм нэг амар хүн сэтгэл биш зүгээр. Гэтэ надад жоохон хүнд байгаа ойрд. Би ингээд 100 бол ингээд дандаа ингээд өглөө босоод дандаа дасгалаа хийчээд тэгээд усандаа орчоод дасгалаа хийж усанд орчоод тэгээд өглөөний цаймаа уудаг өглөө болгон тэгстэй. Тэгээд тэрэндээ ингээд тэгээд ингээд баг удаа явцсан чинь сүүлрүүгээ нөгөө нэг арай завгүй болоод ч юм уу тэрийг хийхээ болчихоор амар нэг юм өөртөө гутраад би ингээд яагаад энийг амжуулж чадахгүй байгаа юм бэ гэд нэг юм жоохон нэг юм гимших мэдрэмж. Тий. Өөртөө юм шиг. Тий. Тэгээд дээрэс нь одоо надад тулгараад байгаа асуудал юу вэ гэхээр цагийн менежмент байна. Амар их хийх юмтай байгаа. Тэг ингээд юусэн ингээд өдөрт багтахгүй байгаа байхгүй юу? Гэтэ би бас заавалчгүй тэгэл уцаа скроллдох цаг гаргаалаа.
амар хэцүү цагаа яаж ингэж гоо зөв төлөвлөх ёстой вэ гэдэг. Инфлюенсер дэвтэрдээ бичиж хайш гэж тийм. Би уг нь бичдэг байхгүй юу. Гэтэ бас тийм ингээд бүх юм ингээд юусаа амжихгүй байгаа юм шиг санагдаад айгүй хэцүү байгаа. Ойртоо бол. Чи яадаг вэ? За чиний рутины талаар сонсъё. Миний рутин яг инфлюенсер шиг. Өглөөс зөө. Өглөөс шууд хөдөөсөн нэр. За. Тэгээд хөдөөсөн тосны дараа жоохон сонголт хийж байгаа. За. Сонголт хийж байгаа. Тэгээд цайхав. Тэгээд өглөөний рутин гэж байгаа өдрийн рутин гэж юм байдаг юм шиг л шүү дээ. Тийм үү? Өдрийн рутин нэл. Надад бол өглөө оройн л рутин баг. Тэгээд өглөө за тийм юмнууд хийчээд тий зуралтай гэрээс хөрөлдөг 5 минут. 5 минут гинэ 10 минут. Тэгээд өглөө цаг заасан уу? Тий цаг заасан яг 10 минут яг гэрээс хөрлөнө. Юу ч хийх юмгүй байсан гэсэн нэг юм олоод хийн гэ. Really? Тэгээд оройдоо би нэг юм бидэг юм аа. Оройдоо би ингээд нөгөө оройн 8 цагаас шүм мэдэхгүй зэ. Оройн 8-аас шүм мэдэхгүй. Тэгээд яг 10 болж байгаа скин кэр гэжтэй. Скин кэр гэжтэй. Скин кэр амар хийдэг л байх хэвээр даа. Үгүй шүү дээ. Би зөвхөн оройдоо хүү туусаар нүрээ ингээд шавшин зэ. За. Тэгээд юу гэдэг лээ. Чигшүүлэх тосноос өмнө төрч тонор төрхөд чигшүүлэх тос төрхөл тэгэл болчтой. Тэгээд яг унтахаас өмнө яг сонголт хийгээд яг 30 минут сонголт хийгээд тэгээд унтдаг. Тэгэл болоо. Чи тэг өчтөр юу хийгээдсэн? Чи өчтөр унтаад байсан уу? Өчтөр өдөржингөө яваад ядраад унтчихтэй. Өө хөрх. Тэгээд босч ирээд скин кэр хийжээ тэгээд сонголт хийгээд буцаад. Тэр ингээд нөгөө зоосон цаг гэж авах гэдэг тийм байна. Өглөө 1 гэж босон 11 гэж босон янз бүрийн болсон шүү дээ. Тэгээд зоосон цаг гэж авахгүй. Заавал тэр өдөртөө хийж ижил. Тэгэл дуусгадаг. Тэгээд рутин ямар нэг рутин хийдэггүй хүмүүс жоохон өөртөө гутардаг байж магадгүй. Тэгээд бас нөгөө нэг бусдаа өөртөө харьцуулаад тий. Одоо ч нөгөө нэг манай үеийн хүмүүс амар нөгөө нэг Instagram дээр рил хийдэг болоод байгаа шүү дээ. Тэднийг бас ингээд хараад дагаж дөөрөх өөртөө гутарч иж магадгүй. Энэ юм хийж чадах би яа тийм хийж чадахгүй. Тийм тэгээд төгс юм бол гэж байхгүй шүү дээ. Хаяа хийж болно. Гэж өөртөө хэлмээр гэж. Жоо хийгээд л болно шүү дээ. Өдөр тутам. Тэгээд нөгөө рутинийг хийвэл бас даваад л зөндөө байдаг л. Жишээ нь одоо ингээд цаг амар сайн яадаг. Одоо өглөө өдөр юу их мэддэхгүй байжсанаас өглөө ядаж нэг юм хийчээд бас энерги багт зарцуул. Тэгээ ингээд юу хийх нь тодорхой юм чинь. Тэгээд өдөр нь чөлөөтэй оройн юу хийх нь тодорхой. Би өмнө яадаг гэсэн юм. Тэр нөгөө 7 хоног одоо би саний рутинаас өдөр болгоно. Тэгээд өмнө би 7 хоногт нөгөө бүтсэн дагаад. За. Бүтсэний орой ингээд гинэт усанд ороод гинэт маск тавиал тэг. Гинэт гэрсэн бол тэгэл маргааш тэгэл нөгөө залхуур санд бол. Тэгэхээр угаасаа яалчгүй өчтөр би тэгсэн чи өнөөдөр яаж чадахгүй байгаа юм бэ гэд өөртөө ингээд сэтгэл готраад тэгээд уцаа оролдоод ингээд. Харин би яг наатах ч тийм. Тэр нөгөө яагаад уцаа оролдог вэ гэхэлэр нөгөө яадаг юм шиг байна. Би ингээд өөрөө савж үзэхэд ингээд юм хийж чадахгүй байвал тэр нэг жоохон хийж чадахгүй байгаа юм а уцаа ингээд ухаж тэрийг нөхдөг гэх юм. За тийм. Уцаа ухахтаа юу уух уу? Юу ч хамаагүй уух уу? Тэрэл үүд шүү дээ. Одоо юм хийж чадахгүй байлагааз юм хийж чадахгүй тэрэндээ стрессээ мартах гээд уцаа уух. Би болохоор ингэдэг л дээ. Одоо өчтөр уурж гэхээр би ингээд шийдэл ингээд өглөө босчоод яг нэг түрүүний хэлсэнчлэн дасгалаа хийчээд усанд орчоод цайгаа уучаад тэгээ би чихэр гурлаа 20 гэж төлөвлөсөн. За. Тийм чихэр гурлаа 20-хгүй бол ингээд тийм чихэр гурлаа 20-хгүй бол арьс марс бас тэгэж бодоод ингээд төлөвлөсөн байсан. Тэгсэн чинь ингээд эмээ ирэх болгондоо амар гоё юм авчирдаг байхгүй юу? Тэгээ би идэхгүй яхахын аргагүй тэгээ идсэн.
Тэгээ эдчгүүдээ за өнөөдрийн ингээд миний төлөвлөгөө нурлаа гэд би тэр өдөр ингээд заавал ингээд бүтэн төгс ойлгох гэдэг юм лээ. Ингээд за миний энэ өдрийн төлөвлөгөө нурлаа гэд нэг урт хугацааны 7 хоногт биш нэг өдрийг хэл төлөвлөлээ. Нэг өдрийг төгс ойлгочих юм бол дараагийн өдөр нь бас төгс ингээд ер нь бол ингээд бүтэн байлгаж ийж санаа амардаг. Тэгээ ингээд чихэр идсэн юм чинь тэгээд дахиад чихрүүдээ явчихж байгаа байхгүй. Дахиад ингээд гурил мөрл борц гэдэг явчихж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ ахуулаад хийх байсан юмудаа жоохон ингээд салхалдуулаад ч юм уу. Амар идэж идчихсэн би юу гэж. Би нэг хамсдгуулдээ за өөрөө биш ийцэн тэгэл. Тэгээ за магааснаас гэл 3 сар чихэр гурил идэхгүй яг байж үтсэн шүү дээ. Яг байж үтсэн. Тэгсэн чи ямар өөрчлөлт гарч байна. Яа. Төгөлтрийн хайр амар гоё шүү. Яг хажуунаас нь харуул. Би амар нэг тогтсон хэмжээд иддэг. Орой нэг зарим ч юм уу тий. Өдөртөө нэг зарим ч юм уу. Би ерөөсөө ондоо боддог юм. Мэдэн дээ. Мэдэн би мэдээ. Яа дундаа авахгүй нэг гэхээр одоо яаж авахгүй нэг л чихэр хэрэглэж байгаа юм чинь нэмээс яг эзэн шиг идэг зарим нэг байхгүй тий. Нэг их тэр нэг амар эргэцэг антилаа гэж зүгээр л. Зөв нөгөө нэг бол чихэр хэрэглэж байгаа юм чинь хэрэгэлсэн шиг хэрэглэегээд тэгээд зарим юм уу эсвэл ингээд бичээд тараад. Би бол хэрэгэлсэн шиг хэрэглэегээл идэл гэж. Ундаа зарим ч идэл. Нэг идсэн бол тэгэл идэн штэ уусаа цаагаар чи ингээд дахиж нэг хэлдээд идэх учраас. Тэгээд тийм рутины талаар төгөлдөрч би нэг хэлчихсэн да. Хичээл ороод яг ихний би нөгөө нэг өглөөний гайхамшиг гэдэг ном уншсан байхгүй юу. Тэрэн дээр болохоор ингээд угаасаа нөгөө нэг өглөө эрт босдог ихэнх алдартай амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь ингээд өглөө эрт босож ингээд амьдралаа амжилттай амжуулж байгаа. Юу хараад тийм рекорд. За миний утас жоо бичиж. За миний утас жаалахгүй л дээ. Тэгээд тэрэн дээр ингээд ихэнх алдартай хүмүүс ингээд өглөөний рутинтэй байдаг. Өглөө 5 гэж босоод live service гэдэг арга. Тэгээд ингээд өглөө 5 гэж босоод шууд байрны өрөөрөө ороод шүдээ угачаад нэг аяг ус. Тэгээд шууд бэлтгэлийн хугацаа өмсөд дасгалаа хийчээд бясалгал хийх ёстой. Бясалгал хийхгүй байлаа гэх юм зоригжуулалт хийх ёстой. Тэгээд 5 минут эсвэл бясалгалынхаа оронд 5 минут чимээгүй орчинд ингэж ийм ер нь бол бясалгал шиг л тийм дөрмүүд гэдэг. Тийм байдаг. Тийм юм хийх ёстой. Тэгээд өдрийнхаа тэмдэглэл өнөөдрийнхөө төлөвлөгөө тэгээд зоригжуулалт бичих ёстой. Би ингээд ийм хийцэн байна гэдэг ч юм уу. Одоо би хийж чадна гэдэг ч юм уу. Тэгж бичдэг. Тэгээд иймэрхүү өглөөний рутин энэ ямар дэлхий болчих вэ? Тийм юм байдаг. Тэгэл би чинь нэрээ хийдэг юм аа үстэй 7 хоног. Яг 7 хоног яг тэгж хийж үзсэн. Яг эхний өдөр бол би үнэхээр өөрөө солиотой үнээр мэдэрсэн л тэгээд 5 цагт босоод байгаа шүү дээ. Хав харах уу. Тэг ингээд босоод ингээд нөгөө айлуудыгаа нөгөө барин хайлтыг харуул ингээд ямар ч гэрэл салтай биш. Тэр буцаан чи тийм ингээд амар нэг юм солиотой мэдрэмж аваад би чинь нэрээ юу үлээ. Гэтэ ер нь бол тийм. Үнэхээр ингээд бусдаас өөр яхах хүсвэл угаасаа бусдаас өөр юм хийх хэрэгтэй юм билээ. Тэгээ би амар юу ерөөс тэгж босч мосдаг. Манай иргэн тойрны ерөөс тэгж босч мосдаг хүн байхгүй. Тийм болохоор чи ингээд амар солиотой хүн шиг өөрийгөө мэдэрдэг юм байгаа зү. Эхний өдрөөсөө. Тэгээ яг за зүгээр гээл. Тэгээд 2 дахь өдөр ингээд 7 хоног яваад. Гэтэ надад бол үнэхээр нөлөөлт юм билээ. Өглөөг давцсан хүн бол өглөөг давсан бол тэр өдрийг бүтэн давдаг гэсэн. Тийм. Тэгээд ер нь л айгүй нөлөөсөө амар энергитэй болчихсон юм лээ. Ирч хүчтэй болчихсон юм лээ. Яг өглөө гэх юм бол яг тэр бодломтлаар явах юм бол өглөө 5 гэж босчод яаж ирч хүчтэй. Өглөө 5 гэж босоод ер нь л тэгэл нэг дундаа байгаа байхгүй. Эрт босоод дасгал хийчихэж байгаа. Тэгээд орчих. Тийм, бясалгал хийчихэж байгаа. Тэгээ ингээд зоригжуулалт өдрийнхөө төлөвлөгөө бичих жоохгүй. Тэгээ ороо ер нь л их дундчул тэгэл өглөө эрт бас асуудаггүй шүү дээ. Тэгээ тийм байсан. Яг нөлөөлт юм лээ, гоё юм лээ.
Гэтэ дахиж хийвээ юу хийх үг гэвэл үгүй би том болол хийх. Тустаа гараад. Тий. Гэрийнхэнтэйгээ байхаар ч бас хэцүү байлаа шүү дээ. Нэг тэнийг юм өглөөний 5 цаг босчоод гэрэл асаа дасгал хийгээд бол бас тий. Жон хэцүү юм билээ. Би тустаа гарчууд яг алах гэдэг. За нэг тийм юм байна. Тэгээд манайхан рутинтэй болох болно. Энэ бол рутинтэй тий. Тэгээд дөөрэ халбахгүй бусдаас тэгээд өөртөө таарсан. Тийм. Тэгээд өглөө оройг тэгээд өөртөө зарцуулаад 10 минут ч болоо. Рутин бол айгуу сэтгэл санаанд нөлөөлдөг. Бас сэтгэл ер нь дасгал масгал хийгээд ингээ бясалгал хийгээд ирэхээр амар сэтгэл санаа ер нь бол юм болдог шүү дээ. Хүүтний шүүшүүд орохоос гэдэг гэсэн. Тийм. Би бас нэгт хүүтний шүүшүүд ингээд ороод гэсэн чинь сүүлрээ дасчт юм лээ. Эхэндээ бүр аим шигтэй за бүр нэг амар нэг адреналин ялгаруулдаг гэсэн шүү дээ. Бүр ингээд нэг юм яг ингээд амар юугүй нэг юм амар амьсгаа ингээд авчтаа тэгээд нэг юм хурдан амьсгаа гэдэг юм лээ. Хүүтний шүүшүүд орохоор. Би хүүтний шүүшүүд бараг өдрөө болгоороо жил болж байна. Пүү. Чи чинь болцсон гэдэг байгаагүй юм чи. Болцсон гэдээсэн мэт гэсэн. Perfect. Ханаа төрсөн болцсон гэдэг чийсэн. Тэгээ ханаа дөрөө байлаа дэ буцаа орсон. Нэр юу нүглөө би хүүтэн шүрдгөө төсөөлөхгүй. Тийм үү? Тийм. Хүүтэн шүрд орнууд амар хинэр бат шүү. Тийм үү? Харин тийм амар хөвчтэй шүү. Тийм нөө хүүтэн шүрд оронгууд ингээд амар адреналин ялгаруулаад тэрийг ингээд даун толчж байгаа болохоор амар нэг юм юу ч хийж хэм санагдаад болохгүй бүтгүй байсан бүх юмуд ингээд бүтчих юм санагдаад гоё өдрөлдөг гэсэн. Амар одоо хаална гээл. Тийм бол яг тийм болдгол юм билий. Тийм. Тийм. Зя. За хэдүүлээ бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэг бодлыг ярилцгаая. Энэ бодол нэрээ үнэхээр хэцүү бодол шүү. Ялангуяа одоо сошиал медиа гарсан юм чи. Би тэрнээс өсөлт гэж боддог. Тийм. Угсаа яг тийм байдаг гэсэн ингээд сошиал медиа скрол ухаалахаа ингээд нөгөө нэг хүмүүс чинь тэгээд өөртөө төгс амьдралыг л харуулна шүү дээ. Тийм. Ингээд төгс амьдрал харсаар агаад ер нь амар өөртөө харьцуулдаг. Тэгээд нөгөө нэг юм гүйлгэх болгондоо бид нар чинь тэр хүмүүст ингээд дүгнэлт хийгээд байгаа шүү дээ. Ингээд за энэ нэг юм байна. Тийм яв хөр энэ хөрх юм байна, царайлаг юм байна. Энэ ийм машинтай байна. Энэ ийм сурал сурдсан байна гэдэг ч юм уу те. Ийм уц барьд юм гэдэг ч юм уу. Тэгээд байнгут ингээд яг өөрөө ингээд яг хүн тэгж боддог болохоор яг өөрөө гадуур ингээд нийгэмдээ ингээд гараад явангууд хүмүүс яг намайг одоо тэгж бодож байгаа хата тэгж бодож байгаа хата гэдэг бодлууд байдаг. Тэр хүний өмнөөс нь бодоод байгаа. Тийм. Өөрсөндөө ингээд үнэлт хийгээд те. Тэгэд сошиал медиа ухахаар амар өөртөө итгэлгүй болтгоо. Ялангуяа эхэндээ бол зүгээр сүүлрээгүй бүр. Тэгээд бусад хүмүүс намайг яаж бодож байгаа бол би нэг чиг амар их хад гэж ашаа амар их тогтмол болж байна. Тийм үү? Тийм. Одоо ингээд олонний газар явж штэ. Ингээд явж байхдаа кинет ингээд боддохгүй. Намайг хүмүүс одоо юу гэж бодож байгаа юу гэж ямар харагдаж байгаа бол гээд би тэгсэн ингээд толгоон дотор ингээд миний 3D ингээд төрөх байгаас ингээд энэ хажуу талаас харуулсан ингээд төрөх хажуу талаас харуулсан төрөх би өөрөө бодож байхгүй би хажуу талаас ингэж харагдаж байгаа. Одоо тоглоомын дүр чи ингээд тоглоомын дүр ингээд явж байл арт талаас нь камер нь харагдаж штэ. Яг тэгж бодогдчих надад. Би бас яг ид нөгөө нэг амар эмо байсан үед. Яг нэг найзуудаа таад баг бөөнөрөө гэтээ баг тэгж байгаагүй байгаа л хальтаа. Гэтээ яг ихэнх хүүхдүүдэд тохиолдог яг нэг хар хувцал өмсөд эхэлдэг үед нь штэ. Хараар хумсмос бодож байгаа. Яг хар хүйдэг. Тийм. Яг тэр үе дээрээ нүд бүдэ хараар боддог байсан үе дээрээ би бол амар нэг юм тэгж боддог байсан. Ингээд өглөө бүр анги руугаа орох болгондоо бас тэгж боддог байсан. Тэгээд дээрэс нь ингээд зүгээр л ингээд тэр нэг жижигхэн завсар зай байгаа штэ. Анги дотор ингээд ширээ хоронд юм. Тэрүүгээр явах болгондоо ингээд ер нь амар хэцүү мэдрэмж. Тэрийг одоо бас мэдэрч амар хэцүү. Над руу ингээд бүх нүд ингээд хараад байгаа юм шиг л байдаг байсан. Тэгээд
тий самбарны урд мард гараад бүр ингээд салганаад та нэрээ аимшигтэй. Би бүр ингээд багштай ингээд юмаа үзүүлэх гээд ингээд зогсож байгаадаа хүртэл амар санагддаг, амар ичдэг байсан. Тэгээд тийм болохоор би баг ингээд юмаа хийцэн түрүүлээд хийцэн байсан ч үзүүлдэг байсан. Тэрийг хамгийн сүүл нэг баг хөх зогсон шүү дээ. Тэнгүүд үзүүлдэг. Тийм би тэгдэг байсан. Үнэхээр тэгдэг байсан. Эсвэл бүр ингээд үзүүлэхгүй орчихдаг ч юм уу тий. Хийцэн мөртлөө, түрүүлээд дууссан мөртлөө үзүүлдэггүй. Тийм байсан. Тийм хүнд байсан. Тийм би бүр аимшигтай хүнд байсан. Амар хүнд байсан. Тэгээд дээрэс нь ингээд яг 9 дугаар ингээд үлээ 8 дугаар анги төгсөөд манай нөгөө нэг бас нэг яг нийлдэг нэг ганц найз маань байсан юм аа. Өөр сургууль руу шилжчихсэн. Тэгээд би яг ангидаа ингээд юу нь бол нийлдэг хөнгөө ганцаар үлдэж байгаа хгүй. Тэгээд тэр үед бол бас хэцүү байсан ингээд хүмүүс намайг ингээд ганцаараа гэж бодоод өрөвдөж байгаа болов гэдэг ингээд мэдрэмж амар хэцүү байсан. Амар хэцүү ингээд хүмүүс ирэнгүүд энэ намайг өрөвдөөл харьцаж байгаа. Харин тийм ингээд нэг юм намайг өрөвдөөл харьцаж байгаа хата гэдэг амар хэцүү мэдрэмж байдаг. Тэгээд ингээд яг тийм ганцаар болчингууд ингээд хүн болгон ингээд над руу ингээд хараад байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн нь би бол амар санаж байна. Тэгэл угаасаа тэгээд том болсных ч юм уу тэгээ гайгүй болсон явандаа хэрвээ тэгэж мэдэрч байгаа дүүнер маань үеийн найзууд маань байвал тэгээ зүгээр болчих واخ уу. Тийм. Тэгээ одоо бол би ч ястаа хамаагүй шүү дээ. Одоо мэдгүй би ингээд ер нь бол тэр үедээ би бүр амар дотгошоо болсон байсан байхгүй. Угаасаа яг нөгөө нэг яг л бүр тийнейжер бүр яг тийнейжер үе байсан. Одоо жоохон том болсон. Яг тэр үед яг тийнейжер байсан болохоор амар нэг юм бусдын бодолд анхаардаг амар өөртөө итгэлгүй. Тэг ингээд нэг юм дотгошоо бусдын нэг үзэл бодол таадаг. Тийм амар ингээд дотгошоо болсон. Ингээд яг үндэ өөрийнхөө чихэн төрхийг нууцсан ингээ албаар нэг ийм охин шиг байх гад би бол тэгээд яг үндэ тий амар ийм сүрс амар фаны маны байх тий амар нэг чанга дуумуутай тийм охин байгаа даахгүй юу ер нь багасаа ч тийм эсэ. Тэг би яг тэр үедээ ингээд амар өөрийгөө тийм байгаадаа амар гутраж ийсэн санажлаа бас. Гэт би дискас амсан сай гарсан уу. Үе чи ямар муухай юм бэ. Би яг ингээд зэрлэгтэй ингээд угаасаа л би бүр багасаа л бүр амар юм охин байсан байхгүй юу. Тэгээ яг ингээд гинт юм болсон чи би нэрээ яагаад юм болчихоо гэдэг амар өөртөө гутарч ийсэн. Гэтээ тэгэл том болохын хэрээр тэгээ зүгээр болчт юм байна дөө. Тэгээ би өөрийгөө амар нээсэлтэй буцааж өөрийгөө авчирсан. Нээсэлтэй. Тийм буцааж өөрийгөө авчирсан. Яг ингээд найз маш хилцэн гэсэн штэ. Тэгээ би ер нь ингээд ганцаараа гэж бодоод ер нь хүн ингээд найз руугаа ингээд хит ингээд дип болчингууд хит ингээд юм болчих юм бол амар хэцүү нэг юм би билгүүл хараад байгаа юм шиг би билгүүл хараад ингээд тийм бус дүүс ингээд хараагүй юм шиг болчт юм билээ амар нэг юм тий хараат болчдөг тэгээд амар их нийлээд байвал нэг ганц хүн тий тэгээ би ингээд манай найз шилжсэний дараа ингээд амар хэцүү байж ийсэн ангийнхантайгаа ингээд өөрийгөө нээж үзэж байгаа байхгүй өөрийгөө нээгээд юм яриад те инээлдээд те тэгэл ер нь бол гайвсан дөө. Тийм гайг болсон. Өөрийгөө нэхэл хэрэгтэй мөлий. Би өөрийгөө хитрхийн ингэ бариад байсан мөлий гэдгийг бас сандарсан. Тийм. Энэ чингүүд тэдэр юу гэж бодох юм бол. За тийм нэг юм байна. Тэр үед бол би бүр аимшигтай бос хүмүүс намайг юу гэж бодож байгаа л гэж боддог байсан. Тэр бол тийнейжер үе байна. Одоо ч би тийнейжер л тэгтээ арай адуулт тийнейжер. Жоо хөгшин тийнейжер. Тийм жоо оол тийнейжер л тийм. Надад тийм үе зөндөө байсан л гэхдээ нэг би тэгж нэг амар өөрийгөө хорж өмрөөд байсан байхгүй. Тийм үү? Нэг зангаар нэг байлаа. Би жах үедээ амар юм. Тэр чи 9-ийн зам баха. Тэр үчи яалчгүй угаасаа нөгөө торж явах тэгээд хоолоо сайн штэ. Хоолоо сайн тэгээд би өглөө жимд явдаг хичээлтэй басан. Хичээл ингээд одоо жим уунаас яваад байдаг гэсэн үг юу? Гүү. Одоо ингээд хичээл 7:45 гэж орно штэ. Тэрнээс өмнө жим 6 цагт нийцэн заяа. 6 цагт би 5 гэж басан. 5:50 гэж басан заяа. Яг миний толгоон дээр ингээд нөгөө жимний цүнх ингээд бэлэн байж идэг заяа орой. Тэгээд 6 гэж гэрээс гараад 7:20 хүртлээр би ингээд алхаж байгаа байхгүй. Зам дээр алхвал юу н хамгийн үр дүнтэй торлол. Тэгээд 7 хүртэл алхаад
газ зөвшөөрөлд орчоод тэг гэрлөөгөө ороод цайж авахгүй шууд цүнхээ аваад явдаг гэсэн шүү дээ. 905 сараас эхлээд. Тэгээд тийм хичээл зүтгэл гаргаад тэгээд мань яваа би. Тарсныхаа дараа дахиад явдаг гэсэн шүү дээ. Би бүр сөйлөд. Oh my god. Мэдгүй тэгээд яатсан чи мэдгүй. Яаж тийм тууштай явдаг гэсэн юм? Тэгснэ ингээд тарчаад оройн дахиад ирээд хувцаа цүнхээ бэлдээд хичээлээ хийдэгээс мэдгүй. Тэгээд унтаад тэгээд саяныхаа дахиад автаад тэгээд бүр хичээлдээ баг дандаа 7:50 гэж очдог гэсэн шүү дээ. Оцроод уу? Тийм. Ягаад ч юм гүүж мүгээд амжуулдаг байсан нь тэр үуч. Тэр үуч яваас ялч ингээл сэтгэл санаагаа ингээл илүү их энерги байхгүй ингээл. Аа. Тэр үедээ тийм л байсан. Одоо болж байна. 900 ч хамцууд өглөө. 9-8 үү тэр? 9 тий. 9 тах. 9 тал төгөлдөр яг өглөө бичглэг байсан байхгүй. Тэгэл яг 10-д ороод ирсэн чи пүү. Юу ч яах. Шүүс юм ороод ирдгийм бааз тэнгэрээ. Тэр үедээ яг гурил чихрээ яг 3 сар хатсан би. А тийм үү. Тийм. Бүр ингээд бүр шүүр төгөлдрийн гар нь амар бомдгор байсан байхгүй юу. Тэгсэн чи төгөлдрийн гар нь хүртэл бүр амар тийм ясан нэг юм анимын гар үүд штэ. Гэтэ гоё. Тийм болцоочсон байхгүй. Тэгээ би төгөлдрөөс баг турах зүгэл яваад. Ангийн хэсэг хөлтөд авсан баг. Харин тийм. Авсан. Тэснэрээ бүүд амар гайхсан баха. Би тэр нэр хинч хэлээгүй шүү дээ. Хинч хэлээгүй нэр. Тийм үү. Зунжаага хинтэж болцог юм уу? Зунжаага би нэгээд нөгөө бүр ингээд одоо хорцсон байхгүй өөрийгөө. Гарахгүй, орохгүй. Аа тэгж байгаа 10 дахь энтэст гинт ингэж орж нууцаар турсан. Би тэр нэр хинч нэр турж байгаа, яаж байгаа, ийж байгаа гэд хэлдэггүй. Хэлэхгүй тэгээд ороод ирсэн чинь бөөнөрөө гайхсан шүү дээ. Найзуудтай ч хэлэв юм уу? Хэлээгүй шүү дээ. Тэгээд. Яа. Тэгээ бос хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэг бодвол тийм. Энэ бол зүгээрээ тэгээд нэг амар хүн дээр тусаад авахгүй байвал гай болчих юм болов уу? Тийм. Яг тэр нь тийм бодол зөвлөлтөө тийм учиргүй бас юу ч бодсон. Тийм болохоор бүр амар хэцүү болчих. Би яг тийм мэднэ. Тэг хүмүүс юу гэж бодно ямар хамаатай гэсэн хүмүүс илэртэй. Тэгээ би яг тийм болцоо одоо. Нэг яг боодох гэсэн чи гэж. Гэтэ контролд нь штэ өөрийгөө мэдээж. Гэтэ ер нь бол ингээл тийм. Яг давсыг таарууллаа. Хүмүүс хэний ч тухай 224 доллар ингээд боддгоо байхгүй юу? Боддгоо гэдгийг л ойлгочих хэрэгтэй мэлээ. Тэгээд хэрвээ үнэхээр ингээд тэр хүн ингээд чамайг ингээд 24 доллар ингээд бодоод ингээд тэр хүн өөрөө асуудалтай. Тэр хүн өөрөө амар асуудалтай байгаа байхгүй тий. Өөртөө амар ихтгэлгүй байгаад байгаа байхгүй. Тэр хүн. Одооны хүмүүс нэрээ анзаараад тахт нөгөө minding own business гэдэг нөгөө дандаа өөрийгөө л хичээгээд бусдууд нь ямар одоо өөрийнхөө ажлаа хийгээл яваад байдаг. Бусдад хүмүүснийг анзааралт өгдөггүй. Тийм болсон юм шиг санагдаж байна. Дотгошоо юу? Тийм. Их хүмүүс. Ер нь гэтээ одоо сүүлийн үед жирэн жоохон тийм болцтой. Би л болж ивэл бусд нь яах вэ гэсэн шиг. Би бас жоохон тийм болчиход байгаа. Яаж тийм байгаа бэл үстэй юм бол. Гэхдээ олныг дагахаар л тийм үү. Би л болж ивэл бусд нь яах вэ? Гэтээ би бол хүмүүсийг амар боддгоо үгүй мэн би тийм юм биш юм байна бодсон ч. За тэгэл ер нь иймэрхүү асуудлууд өсвөр насны дээр тэгээ зөндөл асуудал гарна. Тэгээд тэр болгоноосоо суралцаал явдаг юм байлээ. Зөндөө юм сурч авна өсвөр наснда хүнтэй яаж харьцуу. Тэгээ ер нь одоо 11-р ангийн хүний зүгээс хэлэхэд ингээд амар их юм сурч авдаг юм байна уу? Яг дунд ангид орсноос хойш баг ангидаа ч яг хүүхдэрээ байсан болохоор юуж бодохгүй байсан болохоор яг дунд ангиас хойш л тэгэл алдаан дээр ажиллаад за ер нь ингүүл хийгдэм байх гэд дандаа нөгөө таньж мэдэх нас байгаа болохоор ямар нэгэн алдаа гаргасан ч тэ өөрийгөө буруудах шаардлагагүй тэрнээсээ суралцаал явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Тийм манай найзууд гэтээ хараад тахт өсвөр нас дандаа нэг сэтгэл зүйн асуудлууд л тийм сүүлийн үед сэтгэл зүйн асуудлууд амар их болчихжээ.
Би ч бас өөрөө ер нь бол сэтгэл зүгөө удирдах хэрэгтэй. Сэтгэл зүгөө удирдах гэхлээр надад ганц уурал удирдах гэсэн бодогдоод байна. Нэг юм сэтгэл зүйн хувьд нөгөө нэг төлөвсөн гэж үүдэн штэ. Амар тайван тийм. Ялцгал амархан. Тийм. Яг тийм хүмүүс бол тэгээд тий. Тэд рүү бас нэг мэдлэгтэй л гэж бодоод байгаа юм би. Туршлагатай л хүмүүс аа. Ямар ч нөхцөл байдалд ингээд тэг юу гэх мэддэг. Тийм. Ямар ч нөхцөл байдал амар тайван байж чаддаг. Тэг ингээд хүн ингээд чамааг магтсан ч хит хөрөхгүй. Тий. Бас хит ингэж яахгүй. Яг нэг юм дундыг барьдаг. Хэдлээ тэгээ том болоод тийм болж واخгүй. Тий. Тэгээд бүх мэдэрч байгаа мэдрэмж үүд чинь бол зүгээр шүү. Тэгээд бити хитрхи их ингэж deep бол за тийм жааш. Бүх мэдэрч байгаа мэдрэмж үүд чинь үнцгийг хүлээж авах. Зүгээр шүү. Амар хит хүлээж авах тийм. Тийм. Тэгээд мэдрээл суралцаал өнгөрүүлэх хэрэгтэй байх. Тий. Тэгээд ер нь ийм бичлэг хийж байгаа зорил энэ дугаарыг хийж байгаа зорилго нь тэгээд чи ганцаараа биш шүү гэдэг л зорилготой. Хүн болгоно л хийж байгаа шүү. Зорилготой. Түлхтэр ингээд твшгэн суугаад байгаа шүү. Байдаг л зүйл. Байдаг л зүйл. Хүний амьдрал байдаг л зүйл. Тэгтээ байдаг л зүйл гэхэлэр яг одоо өсвөр насндаа явж байгаа хүүхдүүд байгааз яг би энэ мэдрэмжийг авах ёстой гэсэн бас бодлоо. Тийм юм бол. Тийм. Байхгүй. Одоо интернет дээр хүмүүс чинь ингээд ред үзэнгүүт эм орсон тухайгаа ингээд бичиж штеп. Oh my god. За ингээд тог тасарлаа. Тасарсан. Тог тасарсан. Гэтэ яг энэ гэрлээ. За гэрл байна. Тог тасарлаа ваа. Харин тэглээч. Яах юм? За зүгээр. Яг энэ гэрэлтэй л юм. Гэрэлтэй. Жигээс аим шиг үг яллоо. Зүгээр аа. Зүгээр. Хоёрд яг нөгөө нэг тог тасраад байгаа үе байна. Өчтөр яг ус хичээлд орж ирсэн чи тасарсан. Их цахим 7 хоногор ингэ тасардаг. Харин тийм. Чадахгүй байгуулж. Сайн ярьсан юм шүү дээ. Одоо өсвөр наснд явж байгаа хүүхдүүд байгаа за одоо 13 14. Тэгээд одоогоосаа утас үзсэн шүү дээ. Утас үзэнгүүт хүмүүс ингэж эморсон тухайгаа тэгээд салсан, хаягдсан ч юм уу тийм. Ерөнхийдөө надад хаягдсан тухайгаа юм бичлэг болгоод оруулдаг шүү дээ. Тэнгүүтээ одоо өсвөр насныхан тэр бичлэг үзэнгүүтээ би заавал эморох хэвээр би заавал ингэж ганцаардах хэвээр би заавал тийх хэвээр ингэж хүчээр тэр мэдрэмжийг авах юм шиг санагдаж байна. Тийм үү? Тийм. Би өөр тэгж боддог шүү дээ. Яг тийм байж болох юм байна. Хүчээр тэр мэдрэмжийг авахгүй л хүн биш юм шиг. Олонхой дагдаг уу? Тэгээ олохыг дагдаг, нийтлэгээ дагдаг. Тэгэл юу тэгээд яасан ч байсан зүгээрээ. За яасан ч өөрийнх нь дурыг хайш. За сонсъё. Тэр цонх гэдэг гоё юм билээ. Цонх. Цонхны тэмдэг. Хайрд үгэрч гэдэг орчин өгш. Цонх гэдэг гоё юм билээ. Цонхны тэмдэг. Яг энэ ч яриад бас. За энэ одоо хайрын үг гэх юм хайшаа зүйл. За манайхан төгөлтрийн хайрын түүхийг сонсцгоо. Хайрын түүх гэх юм хайшаа чи нэг танилцах гээд танилцж чадаагүй түүх юм. Үгүй чи юу нүрчихсэн юм уу? Вау, октодоо таньж болж байна. За. За ингээд 9-ийн үйл зав. За. 9-ийн үйл амарчтэй. Тэр чинь ингээд одоо 12 сард. Он гарсан ч хэлээ. За 12 сард юм байна. Цуслан ялваа. Цуслан. Би нэг юм хинт ярьж байгаа гэдэг. За. Цуслан яваад тэр ингээд английн цусланлахгүй. Англиээ сайжруулах гэдэг. Ямар цуслан англиээ сайжруулах гэдэг. Тэгэл очоод багт хуваарлагдаад тэгэл эхний өдрөө бол зүгээр өнгөрцөн. За. 20 дахь өдөр нь английн нөгөө групп болж хуваарлагдсан байхгүй хүүхдүүд. Тэгээд за тэр болж хуваарлагдаад тест аваад дууссан.
За 20 дахь өдөр ингээд дуустаа. 3 дахь өдрөөс юм болж ирсэн. За. Тэгээ 3 дахь хоног дээр нь би нэг охины урд цоо. За. Тэгээд урд цоогаад 49 анти 9 тэр үедээ би 9 тэр охин 8 дугаар. Ой. За яах вэ? За. Би тэр үед 8 дугаар мэдээгүй. За. За тэр үед 9-тэй чи би турж эхлэхгүйсэн шүү дээ жоохон. Бондгорыгээрээ. За. За тэгээд тэр охин намайг сонирхоод байгаа нь хэлтэйсэн байхгүй. Норон дээр гинэ тогш маргшаал. Нуруу дээр гин тогшчиход сонирх. Үгүй сонирхол шүү дээ. За. Би ингээд тогшоод юм асуунгууд за зүгээр тогш юм ингээд дарагшаар шүү дээ. Тэгэхгүй ингээд юм асууж байгаа бол үгүй. Зүгээр ичээд гэх юм одоо. Тэгсэн өдөөд тийм. За. Идүүд. За. За гэж өнгөрөөсөн тэр үед. Тэр бас жоохон царайлаг байсан юм. Үннийг хэлчихэж. За. Тэр би бинийг харсан тэр өдөр. Оо ээж ч өдөөдөөс гинэзтэй. Тийм. Зөв харсан тэр үед тэгээд анх харсан байхгүй. Анх харсан гэж яг ингээд нэг юм ийм үдэрөө. Үгүй зөвхөн би бинийг анх харахгүй да. 3 дахьт нь харсан бидтэй. 3 дахь өдрөө тэгээ 3 дахь өдрөө л ярьж шээ. Оо за. 4 дахь өдөр нь яалаа. За хичээл ингээд орсон сая. Тэр ингээд намайг өдөөл. За ингээд кринж юм хэлээ заяа. Тэгээ гараа өгч гэсэн үг байхгүй. Гараа өгсөн. Гэсэн чи ингэжсэн байхгүй. Нөгөө охин ч нөө. Ингэжсэн аа. Би тэгээд тийм одоо яах гэдэг. Тэгээд ямар зөрөгтэй гоё юм бэ. За. Тэгээд бид нэг видеоос найрагдаж үзег байсан байхгүй хүмүүс. Найрагдаж үзээгүй. Найрч үзсэн юм. Найрч үзсэн байсан юм уу? Найрч үзээгүй, найрагдаж үзээгүй. Тэгээд найрагдаж эхэлж байгаа байхгүй. Хотлоо төгөлтөр. Найрагдаж эхэлж байгаа. Тэгээд найрагдаж эхэлж байгаад тэгээд 5 6 дахь өдрөө ингээд ер нь танилцж байгаа байхгүй. За. Нэрийг нь би санахгүй байна. 2 жил өнгөрцөө. Нэр нь ямар ч тач жоохон өвөрмөц нэрээс юм аа. Нэг цээжлэг жоохон хэцүү амар. Өвөрмөц нэртэй. За цуслан л юм чинь бас одоо нөгөө охид хүүгийнхээ байрлал орно шүү дээ. Тэгээ охидууд нь ороод хүзэр тоглоод би бас хэдэн одоо ингээ хойрлогцсон өрөөндөө байсан хүүхдүүд дээр охидууд руу орж бас юм тоглоод тэр тэгээ би бас санаатай бас ийш орохгүй нөгөө хэл орох. За. Тэгээд ороод тэгэл бас хүзэр тоглоод тэгэл юу 4-5 хоног гэдэг өнгөрч байгаа юм. Ингээ би биедээ ингээ танилцаад тэгэл би жоохон бас дасаал тэгэл туслангаар хамт яваал. Үгүй ч өвлийн туслах гэсэн. Тэгээ өвлийн туслах. За. Тэгэл хамт яваал, хамт алхаал. Тэгээ бас хүүхдүүд нь бас нөгөө амар яадаг гэсэн юм аа. Шиплээд идэг гэсэн юм бас. Хамт хөрөж нөгөө туслангийн байранд хөрөж өнгөд ой. Би тэгэл ичээл ингээл за ингээл нэг хүмүүс ингээл хөрөж өгөөл ингээл тэрэлж байгаа байхгүй. Хүүхдүүд юм та за. За хүүхдүүд 7 дахь өдөр дээр би тэрийг 8 дугаар ангид мэдсэн байхгүй. Өхөө хөвчээд ингийн мэдээгүй дээ. За. Гэхдээ би ингээд нөгөө нас адилхан зөө. Нас ч цоо. Гэхдээ нөгөө төгөлж нөгөө нэг насаар хойшилж ангид орсон байл. Тэгээд 7 дахь өдөр яасан. Нэг би яг IG юм Facebook нь авъя да гэж утсан байхгүй ядаж. Тэр ч уцхгүй би одоо яаж за биччихэл авах та гэл. За ингээд яг авчихсан чи нөгөө хүн чи эхлээд асуусан байхгүй. Эхлээд хамгийн түрүүнд. Чамаас уу? Тийм. За. Тэгээд тэр үед чи нөгөө би тэр үед IG-г байсан юм аа яач. За. IG-г тэгээд миний фейсийг авсан байхгүй. За. Фейсбүүк би ингээд өөрийнхөө нэрийг ингээд бичлээ. За ингээл би өөрхийг нь эхлээд авдсан гэж бодсон. За минийхийг авсан чи одоо яа. Минийхийг авсан чи одоо яавал гэжтэй тэгэл тустай тусан суусан байхгүй. За. Тустай тусан суугаал тустай байршуултаа зогсоод бодохгүй. Тэгээд ингээл Улаанбаатар жил бол уцаа аваад реквест ирдэг бай.
Реквест ирдвэ. Тэгээд би ингээд гайхаж авахгүй 3 хоног реквест ирээгүй. За яач вэ гэсэн чинь нөгөө амар тэр нөгөө одоо хүмүүс ингээд Facebook-ийн нэрээр хайнгууд гарч ирдэггүй шүү дээ. Тийм тохиоргоо би болгоцсон. Тэгээд би нөгөөх нь фэйс мэдгүй нөгөөх нь явуулж чадахгүй тэгээд дууссан. За энэ надаас жинхэнэ зуслангийн яриад үг байна да. Гэхдээ би ихтэй төгөлгийн яриа өөр юм ярина гэж утсан. Өөр юу ярина? Чи мэдж байгаа. Би баг мэдж байгаа хаа гэсэн чинь тийм баха гэсэн мэдтэй. Үгүй шүү дээ. Тэгсэн шүү дээ. За төгөлдрийн хайрын love story нэг юм байсан юм байна. Төгөлдрийн хайрын түүх нэг юм байсан юм байна. Уртаашаа өртөөшөө баг 4 хоног л хөрчихсэн. Тэр үед амар хурдан байсан юм аа ингээд амар хурдан тасаал баг. Харин аюу жоохон бахтал юм байна. 8 9 гэдэг чинь нэг юм жоохон доллар баг. За Зусланы л хайрын түүх байсан. Би уг нь сургууль Монгол дээр жоохон драма гэж үзсэн байхгүй тэгсэн чи харин ярихгүй гинэ. Тэрийг бол ярихгүй. За ярихгүй тэрийг. Ярихгүй. За ярихгүй гинэ. За ингээд өнөөдрийн юм дугаар маань ингээд дуусаж байна. Дараагийн дугаард би л авсар. Надад баг юм байх. Сэтгэл аваас дээрээс асууж би ярьсан юм чинь. Гэтэ ер нь бол би 7 доо минийст прайм уу яла. 7-д миний ардаас амар олон байнг үдгүйсэн зэрэг. 7? Тий. За. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөө. Манайхан та нар ганцаараа биш шүү. Чи жоо вайб нэг яваач. Та нар ганцаараа биш шүү. Ганцаараа биш шүү. Бид танаа амчуу. Манайхан цахиагаа бичээрэй. Дараагийн дугаар зочинтой дугаар уу эсвэл захааны дугаар уу гэдгийг сайн мэдэхгүй байна. За ингээд та нар ганцаараа биш шүү. Бид танаа цахиагаа бичээрэй. За баяртай. Чимхүү баяртай.